За сайн байцгаана уу манай хийм ах бодтой ихэр жинлүүр хумхын ордныхны маань одоо үлдэж байгаа 10 хоног буюу одоо 7 дугаар сарын одоо сүүлийн 10 хоногийн ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай хийм ах бодтой улсууд бол одоо энэ үлдэж байгаа 10 хоногт одоо бас нэлээд адал явдалтай гэж хэлье да. Тийм ээ. За энэ дээр одоо би ийм юм харцсан сууж байна л да. За одоо манай хийм хоттой улсууд нэг өөрийн гэсэн албан тушаалтай юм уу аль эсвэл одоо ямар нэг хууль шүүхийн хамтын ажиллагаа тийм ээ нэг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд урьд хийсэн үйлдэлээсээ ч юм уу нэг тийм мөнгө орж ирсэн харагдаж байна л да. Эд хөрөнгө мөнгө бага биш мөнгө. За энэ дээр одоо би өөрийнхөө эрх мэдлийг ашигласан юм уу аль эсвэл бол одоо хамтын үйл ажиллагаа тэ нэг хамтарсан за нэг хууль шүүхтэй холбоотой ч байж болно тийм ээ. За нэг ийм үйлийг гүйцэлдүүлснээр энэ хүнд одоо нэг ийм мөнгө орж ирсэн юм харагдаж байна л да. За тэгтэл одоо энэ мөнгөнөөс л одоо асуудал гэдэг юм уу энэ мөнгнөөс болж одоо асуудал гэхэд хайшаа ийм асуудал юм да тийм ээ үүссэн харагдаж байна тийм ээ. За энийг одоо бас та одоо хинч мэдэхгүй би одоо ингээд хийчихсэн эсвэл одоо амжилттай болцсон ч гэдэг юм гэж бодож байгаа бол одоо эргэн тойронд ч ховж их байна. Хүмүүс ярьж байна тийм ээ. За энэ үйл ажиллагаа ямар нэг байдлаар нэг тийм хар устэй нэг тийм хар устэй хүнтэй эрэгтэй ч эмэгтэй ч тийм ээ. Нэг ийм хар устэй хүн харагдаж байна л да. Юмтай холбоотой гэж ойлгоорой. За юу сахал ус болсон юм хүнтэй. За энэ дээр одоо ийм асуудал за энийг одоо хүмүүс мэдчихээ ярина. За энэ дээр одоо юуг одоо таныг одоо өөрийгөө хамгаалаа гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм асуудал үүссэн бол одоо эсвэл одоо нөгөө тал одоо таныг ийм асуудалд гутгсан эсвэл таныг гүтгэх хаашаа одоо нөгөө талд одоо илүү таны талыг одоо буруутгасан байдал илэрхий юм бол одоо ерөнхийдөө өөрийгөө хамгаалаа гэсэн байна тий. Ямар нэг байдлаар өөрийгөө хамгаалах нь ер нь тун чухал. Нэр хүндээ хамгаалах ч гэдэг юм уу өөрийгөө хамгаалах ч гэдэг юм уу энэ их чухал байна гэж байна тийм ээ. За энэ ингээд яхад одоо за энэ дээр одоо энэ хүмүүс за одоо жишээлх юм бол одоо энэ мөнгө юм уу энэ эрх мэдэл албан тушаалч гэж болно тийм ээ. За энийг одоо булаацалдсан хүмүүс эргэн тойронд байна тийм ээ. Булаацалдсан эсвэл өрсөлдсөн эсвэл энэ мөнгийг одоо хуваалцах гэсэн тийм ээ миний оролцоо байгаа эсвэл надад тийм хувь оногдох ёстой ч гэдэг юм уу иймэрхүү юмнууд харагдаж байна шүү тийм ээ. За энэ дээр одоо та тэгээ энэ дээр одоо би харахаар зэрэг энэ юу байна л да. Энийг одоо би шин зам нээчихлээ тийм ээ. Аль эсвэл одоо энэ бизнесийн шин одоо эхлэл юм эсвэл би энэ аргаар ингэж дахиж мөнгө олно гэж бодож байгаа бол энэ одоо жоохон ташаа ойлголт харагдаж байна шүү тийм ээ. Энэ байдал бол нэг их хол явахгүй. Энэ бол одоо зөвхөн нэг удаагийн гэдэг юм уу тийм ээ. Эсвэл нэг иймэрхүү үйлдэл байна тийм ээ. Нэг удаагийн эсвэл одоо дахиж хийгээд хэрэггүй ч гэдэг юм уу заяа. Тэгэхээр зэрэг энийг одоо дахиж хийснээр асуудалд орноо. Таныг одоо ер нь яг энэ дээр нэг сүртэй тийм асуудал болохгүй ч гэсэн тийм ээ. Нэг тийм сануулга анхааруулга ирэх нь байна шүү тийм ээ. За энэ дээр одоо жишээлх юм бол гэр бүлийн гишүүд бас ингэж хоорондоо одоо бас тийм ээ булаацалт эд хөрөнгө булаацалдаж байгаа юм шиг эсвэл ямар нэг эрх мэдэл булаацалдаж байгаа юм шиг харагдаад байна. За ямар ч байсан ийм юм харагдлаа. За энэ дээр ямар ч байсан мөнгө орж ирэх нэ тийм ээ. За энэ мөнгийг бол эргэн тойронд одоо ийм асуудлууд байна.
За бас энэ дээр бас нөгөө талаас нь харахад одоо хол байдаг тийм ээ. Одоо гэрээс эсвэл гадаад оронд суудаг ийм улсууд бол одоо санаа зовоосон ийм асуудал хүүхдүүдийн тухай одоо юм уу эсвэл одоо шинэ одоо энэ жирэмслэлт харагдаж байна л да тийм ээ. Зарим нэг дээр нь тэгэхээр зэрэг жирэмслэлт байна, хүсээгүй жирэмслэлт байх магадлалтай. Ягаад гэх юм бол оргин тойрон их маргаан яхаа мэдэхгүй байгаа байдал харагдаж байна тийм ээ. Мөн одоо хүүхдүүдийн талаар одоо сэтгэл зовоосон асуудлууд одоо ийм мессеж хүлээж авах юм уу эсвэл одоо ямар ч гэсэн нэг ийм хүүхэдтэй холбоотой мессеж хүлээж авах нэ гэж ойлгоорой. За энэ дээр одоо яг outcome дээр нь бол одоо мөн гарчихсан байж байгаа тий. Тэгэхээр зэрэг одоо ямар ч байсан энэ асуудлуудын тухай таны ойлголт бол ташаа байна тийм ээ. Хэтэрхий одоо агаарын юм бодож байна шүү. Жохон газар тууж нэлээд одоо practical план хэрэгтэй байна гэсэн ийм мессеж байна. За ингээд одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо энэ дээр энэ би түрүүн жирэмслэлт ярьсан те. За энэ жирэмслэлтийг тойрсон ийм асуудал байж болж байна тийм ээ. За мөн одоо хайр сэтгэлтэй улсууд хоёр тийшээ болсон бол буцаж одоо reconciliation хийсэн тийм ээ. Буцаж нийлсэн, ойлголцсон, ярилцсан ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо бас гадаад хүн харагдаад байх юм тийм ээ. За энэ одоо бүгдд нь хамаагүй шүү тийм ээ. Эсвэл одоо та хоёр хэтэрхий өөр байчч болно тийм ээ. За ингэж дахин буцаж ирснээр тийм ээ. Ерөнхийдөө бол яг энэ харьцаанд бол нэг шанс өгөөд үзүүл яасан бэ гэсэн ийм мессеж байна шүү. За энэ хүн ингэж буцаж ирснээр одоо таарын харьцаа дараагийн шатанд орох тийм ээ. Одоо ингээ юу сүү тавих тэгээ одоо хүүхдийн тухай яриа байж энэ дээр би түрүүн жирэмслэлт ярьсан байгаа тийм ээ. За ийм сайхан харьцаа болохоор энэ дээр бол одоо сайхан ойлголцож ярилцах юм бол энэ харьцаа бол одоо гэрлэлтэнд хүрэхээр ийм харьцаа байна шүү. Одоо бие бинийгээ уучлах, өршөөх нь их чухал юм аа гэсэн ийм мессеж байж байна. За манай ганц би хийм хоттой улсууд бол за гадаад хүн л харагдаад ах юм да миний энэ дээр. За тэгээд за энэ хүнтэй одоо би бүтэхгүй нэ, болохгүй нэ гэж бодож байсан бол тийм ээ. Эсвэл одоо энэ хүн бүр явчлаа гэж бодож байсан бол буцаж ирэхээр харагдаж байна. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. За ингээд ховийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох одоо Монгол Стар тайрагтаар орж одоо мэдээлэл аваарай. За мөн одоо удахгүй би 8 дугаар сарын ерөнхий төлөвийг унших болно. За тэгээд дараагийн видеогоор уулзтлаа баяртай.